За энэ хуулийг тойроод нийгмийн хилцүүлэг улсын хурал дээр гишүүд нь хоорондоо толхилцох элдв юм болж байна. Гэхдээ нэг зүйлийг би гайхаад байна. Одоо ингээд өөр хүүхдүүдэд тамхинаас хамгаалъя гэж ингэж хууль баталж болохоо болцсон юм уу? Яахлаар энэ хууль санаачлагч номын чимэг гишүүн рүү дагалдаа зөндөө олон гишүүд байгаа шүү дээ. Ямар их мөнгөтэй, ямар их зохион байгуулалтаа яас их дайрцгаад байна. Сүүлдээ бүр хараа мэдэгдэл гаргацсан. Энэ JTA Казахстан компани захирал Алексей Сергеев гэж нөхөр. Тэр KTG Corporation Ким Юн Хон энэ гэдэг бүр улаан цайм гар үсэг зураад Монгол улсын ерөнхийлөгчөө, Монгол улсын их хурлын дарга тамхины зах зээлийг хууль бус 8-нд бүү алдаарай. Гэхдээ даварж байгаа юм шүү. Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага улсын их хурл өөрсдөө ондогдсон эрхийнхээ хүрээнд хойч үе тамхинаас хамгаалъя, тамхинаас авдаг татвараа нэмэгдүүлье, тамхиталтыг багасгая, жил болгон уушгины хор тавдараар өгдөг энэ олон зуун үхлийг багасгая гэж ингээл хууль санаачлаад хилцээд явахаар анхаарлын тэмдэг тавьж гаад гадаадынхын гар үсгээ зураад ерөнхийлөгч их хурлын руу ингэж бичиг өгдөг энэ дэндэж байгаа биш үү? Би бол зохих байгууллагууд нь харж байгаа байх гэж бодож байна. Энэ дагж байгаа Монголын энэ тамхины худалдаа үйлдвэрлэгч компаниуд ч гэсэн бизнес хийж болно. Энэ эрх зүйн орчинд нийцүүлээд ажиллал та. Хууль тогтоомжийг дагаж мөрдөө тэр татвар хураамжаа төлөөд явал та. Сэтгэл чи өвддөггүй юм уу? Энэ тамхинд орж байгаа залуучууд, угч шиг хөхөөд явж байгаа хүүхдүүд эднэрийг хараа сэтгэл санаа чи өвддөггүй юм уу? Уушгины хавдраар жилүүр ингэж нас орж байгаа хүмүүсийг хараа санаа чи зовдөггүй юм уу? Хэрэглээг нь устгах алга болгохгүй хин ч яриаггүй. Монгол төр учраас зохицуулалтаа болёо. Зохицуулалтаа сайжруулъя. Авах ёстой татвараа авъя. Энийг зохих юмдаа зарцуулъя гэд ингээл хууль санаачлаад явж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээл хоёр тал болоод нэг тал нь нэг юм утаа тамхиг дэмжлээ барьлаа. Нөгөө тал нь электрон тамхиг дэмжлээ барьлаа гэжсэн нь яг шаардлага болоо гараад ирсэн чи бүгдээрээ гар үсэг зураад үг дуу нэгтээ үсрээ гараад ирж байгаа юм. Ямар их мөнгөтэй, ямар их PR-тай юм бэ? Гэхдээ энийг зөв юм зарцуулалт та. Энэ номын чимэг гэд хүн рүү дайраад яах юм тэгээд? Энэ санаачилсан хүмүүс рүү дайраад яах юм? Тэгж хэлмээр байна энэ даварцсан нөхдүүдэд. Харин би энэ ажлын хэсгийн ахлагч болон номын чимэг гишүүдээс яг адилхан нэг асуултыг асуух гэсэн. Одоо ингээд бид нар эцсийн хилцүүлгийг хийж байна. Энэ чуулганы хугацаанд батлах талаар энэ улсын хурлын тамирын газар ямар байр суурьтай, улсын хурлын дарга маань ямар байр суурьтай байгаа юм болоо. Одоо ингээ хойшлохын тоолонгоор гүтгэлэг, дайралт, элдв нөлөөлөл, улсын хурлын гишүүд болон бусад газрууд нөлөөлөл энэ бол гарах байх л та. За бид бол одоо нэг зүйлийг хэлэхэд энэ хэрвээ энэ удаагийн чуулганаар амжихгүй бол энэ хууль дээр ямар нэг байдлаар эргэлзэлгүй хойч ирээд өгөх өмнө худалдагдaltaгүй энэ хуулийг бол бид нар батлаад явах ёстой шүү. Энийг бол харин улсын хурлын гишүүдэд хэлчихье. За тэгээ хоёр гишүүнээс асуултанд хариулт авъя. За ажлын хэсгийн ахлагч Чин бүрэн хариулъя. За алтан гэрэл гишүүнд хариулъя. Тэгэхээр мэдээж тамхи бол сонголт мэт харагдж байгаа боловч энэ бол одоо үр дагавар зөвхөн татсан хүндээ хортой биш. Гэр бүл, үр хүүхэд, тийм ээ, нийгэмд өөр ямар их хор нөлөөтэй. За дээрэс нь энэ бол одоо та бүхэн хэлж байна. Олон өвчний одоо шалтгаан болж байгаа. За энэ талаар одоо бид зөндөө олон ярьсан учраас одоо энийг давтаж яриад явах. Гол нь Монгол хүний одоо Монгол хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал учраас бид одоо энэ хуулийг хурдан батлах нь өөрөө их чухал байна. Хяналтанд ороогүй байгаа зүйлүүдийг хяндаг болох хуультай болгон чухлаа. Тийм учраас мэдээж одоо энэ хууль бол бүгдийг зохицуулж чадахгүй ч гэсэн түрүүн бүрдэж дараагаас хэллээ. Ямар ч байсан гэсэн өөр хүүхдүүдэд өсвөр үеийнхнээ бид одоо энэ амт үнэрт хуурдагдаж энэ тамхиг одоо татуулдаг байх никотины хамааралтай болох асуудлаас бол сэргийлж чадах нь чухал байна. Түрүүн хэллээ л дээ тэр богч ажиллаа дотор нь толгой эргээд ам хил бадаарсан гэж. Энэ никотины хэмжээ хэтэрсний шинж. Ерөөсөө эмч хүний хувьд хэлэхэд бол никотины хэмжээ хэтэрхэд ерөөсөө хүнд илэрдэг шинж тэмдэг бол ерөөсөө л одоо дотор мохоо оргинд бөөлц хүрнэ. Тэгэл одоо зүрхний цохил түргэсэн гэх мэтлэн. За хуулийг бол бид одоо миний бие одоо ажлын хэсгийг 5 сарын 8-наас ахалж эхлээд бид одоо чадлаараа ямар ч байсан одоо бүхэл одоо хурлуудыг алгасахгүй 7 хоног алгасахгүй одоо энэ хаврын чуулгандаа батлахаар зорж одоо ажиллалаа.
За ингээд одоо эцсийн хилцүүлгийг ямар ч өнөөдөр одоо хийх юм боломж гарсан бас одоо их бахархалтай баяртай байгаа. Зүгээр одоо батлагдчих хэмжээнд бол одоогор бол одоо боломжгүй байна гэдгийг бол нэлээд олон удаа бас хэлсэн. Эцсийн одоо хууль баталсан эцсийн одоо алхахыг зохих нь одоо хууль зөрчид байна гэдэг ийм зүйлийг хэлсэн. За яг гоо гэхдээ бид бас нэг том юмд баярлах хэрэгтэй. Юу гэхээр бид энэ экспорт импорт юуны саяхан одоо онцгой албан татврын асуудлыг ярьж чадлаа шүү дээ. Ингээд онцгой албан татврыг баталснараа бид одоо 7 сарын 22-наас хэрэгжих одоо утаад тамхи ялангуяа утаад тамхи болон халаадын тамхи дээр татваргүй болох байсан энэ нөхцөл байдлаас улсын их хурлын гишүүд нь гаргаж өгч чадсан явдал бол их чухал алхам болж байгаа. За бидний одоо энд оруулж байгаа төсөл бол одоо 7 сарын 27 оны 1 сарын 1-ээс хэрэгжих учраас намар батлаад бид одоо цааш нь одоо хэрэгжүүлээд явах энэ боломжууд бас байгаа. Тийм учраас бас одоо бүх зүйлийг алдчихлаа гэж бити бодоорой. Харин бид бас нэлээд тийм чамбаа ажиллахыг зорилоо, алдаагүй байхыг хүслээ. За дээрэс нь бас одоо хамгийн гол бол энэ хуулийн гол үжил санаа бол өсөр үеийнхнээ никотинд одоо хамааралтай болохоос сэргийлсэн өнөр амтыг хорьсон явдал бол энэ одоо хуулийн ялангуяа одоо хууль санаачлагчийн одоо гол үжил санааг одоо агуулж чадсанаар бол одоо их чухал байна гэж харж байна. За хууль санаачлагч улсын хурлын гишүүн Номын Чамыг хариулъя. За энэ намар хамрын чуулган бүрийн эхэнд одоо энэ хэвлэлийн баг хурал хийгээд энэ тамхины ялтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлах ёстой гэж одоо шаардаж ирсэн. Гэвч юу н энэ хуулийг өргөн барьснаас хойш маш олон төрлийн гацаа саад бол учирсан. Тэгээ энэ хаврын чуулганы хугацаанд бол энэ ажлын эсхийг ахлагчийг шинжилэн батлах, томилох гэж бас нэлээд хугацаа алдсан. Тэгээ хэлцэх асуудлын дараалд орсон боловч бас янз бүрийн нөхцөл байдлаас үлээд хойшилсан нөхцөл байдал үүссэн. Тэгээ одоо болохоор 2 дахь өдрийн би чуулган дээр улсын хурлын даргаас улсын хурлын тамийн газраас яг энэ асуудлыг асуусан. Тэгээ хилцүүлэг хооронд хуулиар тогтоосон заавал 5 хоногийн хугацаа байх ёстой. Хаврын чуулган одоо маргааш буюу 7 сарын 3-нд хаагдчихж байгаа учраас боломжгүй гэдэг ийм хариултыг өгөөд намрын чуулганаар одоо эцэслэн батлах санал хураалтыг нь явуулна гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Гэхдээ За гүйцэж хариулъя. За энэ асуудал дээр би заавал одоо албан бичгээр бас албан ёсны хариулт бичгтээ сачигтай гарын үсгтээ дараа нь баримт болох юм гаргаж өгөөч гэдээ бас бичгээр хандсан байгаа. Ер нь парламент хийгсэн хуулиа ямар ч байсан хилцээд баталж чаддаг. Харин Монгол хүний эрүүл саруул урт удаа амьдрах үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө боловсруулсан энэ хуульд тийм хувь заяа төөрөг оноосонгүй маш харамсалтай. Гэлээгээд бид мухрахгүй өнөөдөр эцсийн хилцүүлгээ хийн. Эцсийн хилцүүлгийнхаа саналын зарчмын саналуудаа хураана. Тэгээ энэ ажил бол намрын чуулган руу хойшилж байна. Харамсалтай боловч бид энийхээ араас ухарч болохгүй цаашаа үргэлжлүүлээд явна гэдэг ийм байр суурьтай байна.